За баярлалаа. Цагжав дарга. Манай энэ дарга нарт энэ асуудал ингээд худлаа мэдээлэл доороос нэрээд байгаа байхгүй юу? 10 сарын 25-нд Аранга аймгийн аудитын газраас надад ирүүлсэн алдан бичгийн нэ. Сүүлийн 4 жил засаг даргын тамгын газар санхүү бүртгэлийн газарт аудит хийгээгүй байгаль магсан даргын гар үсгт. Аудит хийгдээгүй. Тэгээ ерөөсөө хинч хариуцлага хүлээдгүй, хинч хяндгүй ийм тогтолцоороо төр орцсон. Одоо тэгээд 33.8 их найд хэдэн зуун тэрбумаар нь үрнэл яриадах юм. Хариуцлага тооцоод бид нар ардаас нь үр дүн нэхмээр шүү дээ. Тэгээ хууль яриадах юм. Үр дүнтэй баймаар байгаа байхгүй. Тэгээд эн чинь хариуцлага одоо эн чинь зарлагын хяналтын дэд хороож зарлагынхаа талаар үр дүнгийн ярих гэхээр дэгдээр тийм балга гэд хаана ярих юм? Улсын хурлын чуулган дээр бас байхгүй. Аудит одоо ингэж болохгүй шүү дээ. Аудит худлаа яриад. Эсвэл танаа нэг Арангаан аудит надад худлаа яриад. Эсвэл та наанаа суучаад надад худлаа яриад. Намайг доромжилж За 4 номерын микрофон. За цогц дотор гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Наранчим гэнэ. Сая Монгол Улсын ерөнхий аудитор хариултанд хэлсэн нийт 5442 төсөвт байгууллагад төсвийн тухай хуулийн 891, 898 заасны дагуу санхүүгийн тайлангийн аудит хийж дүгнэлт өгж байгаа. Таны ирүүлсэн бичиг болвол төрийн сангийн одоо хэлтэст аудит хийсэн үү гэсэн юм бичиг байсан. Төрийн сан өөрөө одоо засаг даргын тамгын газар тариалагдаж явдаг. Би даасан төсөв захирагч биш. Харилцагч төсвийн байгууллагуудаа санхүүжилт олгодог ийм байгууллага учраас энд одоо хуулиараа тусгаалсан дүгнэлт гаргадаггүй. Харин 2019 онд бид одоо Монгол Улсын төрийн сангийн үйл ажиллагааны гүйцэтгэл үр дүнд гүйцэтгэлийн аудит бол хийж болдог. За санхүүгийн тайлангийн дүгнэлт өгөх аудитыг хийх хууль эрх зүйн орчин бол байхгүй байгаа учраас Аранга аймаг хийгээгүй. За Аранга аймаг бол засаг даргын тамгын газартаа төсвийн шууд захирагч байгаа. Тамгын газрын дарга нь за тамгын газартаа бол жил болгон аудит хийж дүгнэлт гаргаад явдаг. За манай аудит цэгийн сайтн дээр Аранга аймгийн тамгын газарт гаргасан аудитын дүгнэлт тайлангууд бол байж байгаа.